Хурдан морины Дүнжин гараа уралдааны 2008 оноос хойш хаврын тэргүүн сард засгийн газрын шийдвэрээр уламжлал болгон зохион байгуулдаг. Хаврын уралдааны бэлтгэл өвөл хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхэд хөхөө өвлийн хүүтэнд сунгаа усраганд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдэд аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол төсвөргөөр нөлөөлдөг. Сүүлийн 5 жилд гэгтэл 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан сунгаа усрагийн үед мориноос унан хүнд хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн. Мэдээсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна. Засгийн газрын зүгээс гаргаж ирсэн хүүхдийн хөдөлмөрийн төвчл хэлбэрийн жагсаалтан дээр бол 5 сар хүртэл битгий уралдуулалтаа чигдсэн өөрсдөө агуулгаар тэгээд тодорхойлцсон байгаа юм. Баяр наадмын тухай хууль дээр бол 7 наснаас хүүхэд морь унахыг зөвшөөрсөн агуулгатай заалт байгаа юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын заалтан дээр бол үнэхээр хүүхдийн хөдөлмөрийн төвчл хэлбэр байх юм бол 18 наснд хүрээгүй хүүхдийг бол тийм зүйлийг хийлгэхийг холж байгаа. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна вэ гэхээр манай засгийн газар өөрөө санаачлагтай ажиллаад олон улсын гэрээг хэрэгжүүлэх үндэснийхээ хууль тогтоомжийг нийцүүлж ажиллах дээр санаачлал гаргаж ажиллах ёстой. Хаврын хурдан морины уралдаан нь хүүхдэд аюултай хөдөлмөрийн хэлбэр бөгөөд хүүхдийн сурч боловсрох боломжийг хаагдуулж эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулан улмаар хүүхдийн хамгаалах эрхийг ноцтой зөрчиж байгаа байдал юм. Энэ хүүхдийн эрхийн тухай хууль дөнгөж батлагдсан. Тухайлбал гэр бүлийн орчинд, боловсролын орчинд, захин орчинд, эрүүл мэндийн орчинд хамгийн гол нь олон нийтийн газар буюу уралдаан тэмцээний үед гэсэн заалтууд байд. Хавар уурын ороод удаагүй энэ үед ийм уралдаан зохиох нь аюултай гэж үзэж байна.